Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай хөдөөж их сургуулиас явж байгаа. Хөдөөж их сургууль 6 сургууль 4 хүрээлэнтэй 10 байгууллагын нийт хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ манай хөдөөж их сургууль нь одоогоор инновацийн бүтээл 526 бүтээл байна. Түүнээс 214 нь өнөөдөр үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бүрэн боломжтой болсон. Үйлдвэрлэл одоо хамтрагч байгууллагатайгаа лицензийн гэрээ хийгээд жижиг дунд үйлдвэрлэл болон үйлдвэрлэл явуулахад нь одоо нээлттэйгээр бид нэр сургалтаа хийгээд давхар одоо энэ бүтээгдэхүүнүүдийнхаа одоо үр дүнгээс нь танилцуулаад хамтарч ажиллах бүрэн боломжтой. Тэгээ би бүтээлүүдийнхаа эхнээс нь ингээд танилцуулаад явхад манай мал эмнэлгийн хүрээлэнгийн одоо шахацтай энэ төрөл бүрийн ороод ургамдаар баяжуулсан одоо өхөр болон малын долооц урдан тавиад одоо долоолгож байгаа. Энийг долоосноор мал өөртөө эрэхтэй одоо витаминууд авах. Дээрээс нь одоо ядар сүлдсэн малууд нь өөрсдөө жоохон тамир тэнхээ авах. Ийм өртөгтэй. Энийг одоо худалдан авах юм бол манай мал эмнэлгийн хүрээлэнтэйгээ хамтраад холбогдоод авч болно. Дээрээс нь энэ манай онцлог бүтээгдэхүүнүүдээ би яриа явчих бүгдийг ярих бас боломжгүй. Deltamon Pro гэдэг энэ бүтээгдэхүүн маань болохоор одоо хачиг болон гадаргуу дээр нь арьсан дээр нь гарсан одоо хөрвсөлт өвчнгүүдийг цаслагаар хэрэгж ариутгах зорилттой манай мал эмнэлгийн хүрээлэнгийн одоо бүтээлүүд байгаа. Дээрээс нь энэ Слолоидууд Сиопид гэдэг чинь одоо хураг шиг жоохон нэг одоо нэг өвдөх юм уу жоохон сулдад дөрөөдсөн шүү дээ. Тэр үед нь хураг шиг их хүчлэн одоо ходоод гидснийх нь босруулах үйл ажиллагаа нууцнаас болоод одоо тавгуудах тэрэнд нь энийг одоо амны халбаар одоо өдрийн одоо 3 удаа найруулж өгөх боломжтой. Энэ бол маш үр дүнтэй. Хинхан технологийн сангийн төслөөр мал эмнэлгийн хүрээлэнд одоо бий болсон бүтээлүүд ийм боломжтой. Одоо энэ адууны нийлүүлийн одоо өвчний онцлог гэж байгаа. Бид нэр азраг маань одоо ингээд бас ингээд олон гүмүү тавиад ирэхээр янз бүрийн одоо өвчин үүсгэж бактериудаар халдварлал аваад тэрний одоо дараагийн одоо халдвар тараахаас сэргийлээд онцлогрууд нь одоо энэ одоо юу вэ? Янз бүрийн вирус тээж ийн үгүй гэдгийг нь онцлоод дараагийн одоо нийлүүлэгэнд нь оруулах жишээтэй. Ихэвчлэн одоо нэг хурдны үйлдвэрлэлийн адуунуудад эднэрийг одоо ихэвчлэн түгээмэл ашиглаж байна л да. Энэ одоо голооны бэлтгэлгээ бас л одоо манай мал эмнэлгийн хүрээлэнгийн юмнууд эднийг болохоор одоо хордлого авсан. Мал хордлогын тайлах үйлчилгээтэй хэдэн өдрийн одоо хэдэн туслаар ч юм уу. Ер нь ихэвчлэн одоо хураг ишгэл одоо тугал эднэр хордлого орж байгаа. Тэжээлийн орлогонд орно. Тэднэрт одоо хүмүүс одоо яахаа мэдгүй уучраа болохгүй байж байгаа. Эднэрийг бол малын эмийн сангуудаас авах бүрэн боломжтой. Хордлогын тайлаад яваа. Энд би нэг юу хэлчихгүй яач. Энэ карбитин гэдэг. Энэ манай хөдөөж их сургуулийн инженер технологийн сургуулийн хамтарсан малын одоо тэжээлийн хордлогонд орсон мал байна шүү дээ. Гинт одоо өхөр хордлогонд ороод зогсчихдээ шүү дээ. Энийг одоо 2 литр усан найруулад өгөхөд тэр мал өөрөө тэжээлийн хордлогоороо тайлагдаад нөгөө ходоодонд нь зангирцсан юм уу янз бүрийн одоо тэр мал өөрөө бөөлжин гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ цааш нь үргэлжлүүлээд хордлогын тайлаад хэвийн одоо бэлчих өвсөд боломжтой нь хангаж байгаа. Тэгээд дээрээс нь яг энэгээр ачиг манай хөдөөж их сургууль өөрөө Монголын хөдөө сонин эрхлэн тэгэл янз бүрийн танилцуулгууд нь байна. Манай нөгөө инновацийн каталогийн бүтээгдэхүүн гэдэг энэ 214 бүтээл каталог болгоод цахим орчинд тавьсан байгаа. Энэ QR кодуудыг уншуулаад мэдээллүүд эднэрийг авчдаг. Тий, эднэрийнхээ одоо бүрэн боломжтой. Энд болохоор одоо энд байгаа 214 бүтээлтэйгээ одоо малын үйлдвэр омог, сорт, одоо малын тэжээл энд сорчиж одоо бид нар дээжээс нь авчирсан байгаа энэ бүтээлүүдтэй бүгднтэй танилцах бүрэн боломжтой. За дээрээс нь манай хамгийн одоо ингээд танилцуулаа явчих. Энэ ферментээр баяжуулсан тэжээл гэдэг энэ төслийн үр дүн байгаа. Төслөөр одоо явагдаж байгаа. Энэ тэжээлүүд бол бидний өдөр тутам малд өгж байгаа тэжээлүүд. Энэ бол байгаа тэжээлүүд. Энийг харин ферментээр л баяжуулж байгаа. Тэр ферментээр баяжуулахаар яахаар гэхээр мал өдөр тутамд өвс тэжээл идж байгаа. Шүн бол мал хөвж одоо өөрийгөө шингэцэн сайжруулж байгаа. Гэхдээ ферментээр сайжруулсан тэжээл идснээр тэр мал өөрөө одоо таата хонох, тав тухтай хонох ходоод гэдсэнд нь эдсэн тэжээлүүд нь бүрэн задрах ийм боломжийг одоо түлхэц өгөх, сайжруул, ахиц өгж байгаа гэсэн үг ээ. За дараагийн бүтээл маань энэ хөдөөж их сургуулийн гарааны компани болох Lead Hub гэдэг төв байгаа. Энэ төвийн маань үйл ажиллагаа нь яад үгээр уламжлалт даргаыг
үйлдвэрийн аргад эдэлүүлж боловсруулсан арьс бий болгож байгаа. Энийгээр яахаараа ингэж байна гэхээр үйлдвэрийн аргаар шууд ингэчээр химийн хог хаягдал одоо боловсруулсан арьсны аягүй их хаягдал гардаг. Тэгээ тэрнийг нэг нутаг орон нутгууд хаях газраа байхгүй одоо бас л асуудал болд юм л тэр үрдгийн энтнэр 50% оруулж байгаа. Уламжлалт аргыг сүүн эдэлүүлээ боловсруулад одоо үйлдвэрлэлд нэвтэрж байгаа гэсэн. Энэ манайх энэ орон нутгуудтайгаа яаж хамтрах вэ гэхээр энийг боловсруулах арга, үйлдвэрлэх арга, үйлдвэрийн тоног төхөөрөмж, авторын тоног төхөөрөмж бүгдэнд нь олон жилийн туршлага судалгаагаар бий болгосон бүтээлтэйгээ шууд авчираад хамтраад ажиллаж байна. Одоо жишээ нь жирийн нэг иргэн хүн жижиг дунд үйлдвэрлэл бий болгоё гэдэг. За яах вэ гэхээр арьсаар боловсруулъя гэж явж байгаа бол манайхтай хамтраад энэ олон жилийн нүр их судалгаагаар бий болсон энэ бүтээгдэхүүнүүдтэй шууд хамтраад энийг цааш нь үргэлжлүүлээд лицензийн гэрээ хийгээл аваа явчих бүрэн нээлттэй боломж байгаа. Тэр нь яагаад гэвэл тэр хүний цаг хугацаа хэмжээ цаашлаад олон одоо өдрүүдийнх нь хэмнэлт бий болж байгаа. Одоо энийг чинь судлах гэж авах тэр хүний одоо 10 20 жилийн хөдөлмөр байгаа шүү дээ. Тэгээ манай зарим хүмүүс ойлгодгүй. Энэ эдэмтдийн гаргаад 20 30 жил судлаа гаргаад ирсэн би бүтээгдэхүүнийг 2 3 цаг яриад нэвтрүүлчихнэ гэж ойлгоод байдаг байхгүй. Тийм бас биш. Энийг чинь ярилцаад лицензийн гэрээ хийгээд хамтраад яг л тэр технологийн дагуу бий болгосон бүтээгдэхүүнийхэн дагуу үргэлжлүүлээд аваа явах юм бол ер нь үйлдвэрлэлд ямар ч бүтээгдэхүүн нэвтрэх бүрэн боломжтой. Одоо сүүлийн үед хүмүүс чинь ингээд сонсоод хийчихнэ гэдэг тэр чинь тийм болдгүй л байхгүй амьдрал дээр. Одоо тэрнээсээ одоо дампуурал бий болно. Хайр нөгөө үний эдийн засгийн хөрөнгөнд нүүсэн асуудлууд үүснэ. Тийм учраас эрдэмтдтэйгээ бий болгосон тэр олон жилийн хугацаагийн нүрийн хөдөлмөрийн дээр нь л одоо тодгуурлж юм хэрэгтэй. Энэ манай мал аж ахуйн эрдэмтшилгээний хүрээлэнгийн тэжээлүүд одоо саргас байна, олон наст ургамлууд байна. Төрөл бүрийн одоо ургамлуудыг тэжээлд холих бүрэн боломжтой гэдэг. Тэжээлтэйгээ холиод өгнө. Тий, холиод өгнө. Энэ одоо оц найрлагаараа төрөл бүрийн малынхаа тунгийн тааруулсан норматив бүх юм нь бэлэн гэсэн. Одоо энийг манай мал аж ахуй эрдэмтшилгээний хүрээлэнгийн улсуудтай нь холбогдоод цаашлаад үргэлжлээд хамтарч ажиллах одоо бүрэн боломжтой. За дараагаар нь манай энэ Монгол экологийн бордоо гэх манай гарааны компани байсан. Агри экологийн сургуулиас гаралтай. Гарааны компани яаж боожоод гарааны компани цаашлаад юу болох вэ, эцэст нь юу болох вэ гэдгийг энэ компани маань бүрэн утгаараа харуулж чадсан. Тэр утгаараач бид өнөөдөр тэдний имийг бүтээгдэхүүнээр танилцуулсан. Эдний гарааны компани нь болохоор одоо компани болцсон. Бүр айгүй наатар, фосфор, кали, урмад эднэр хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийн ингээд одоо бүгдийг ингээ баяжуулаад болцсон. Одоо энийг зөв талбай дээр авчиад цацаал болоо. Одоо жишээ нь калигийн дутагдaltaй газар шинжилгээг нь хийлгээд за манай өөрсөн дээр кали дутагдaltaй юм байна. Кали авъя. Манай өөрсөн дээр фосфор дутагдaltaй юм байна. Фосфор авъя. Зарим газар фосфорч байна, зарим газар калинч байна. Илүүдүүлж байхгүй. Заавал тэр шинжилгээг нь хийх хэрэгтэй. Би зүгээр нэг амар дамжаад энийг авчиж цаашиж болох юм байна гэсэн бол байхгүй. За бүгдийн тэр мэддэг чаддаг улсуудын авчираа шинжилгээг нь хийлгээд одоо газар нь ямар элемент дутуу байна гэдгийг гаргаж ирдэг. За энэ манай хөдөө аж ахуйн сургууль инженерийн технологийн сургуулийн сүүлд гарсан одоо 2023 онд гарсан Камилина Сатвилина гэдэг тосны ургамал байдаг шүү дээ. Тэр ургамлыг хүйтний аргаар шахаж авсан. Одоо тос бас л одоо баяжуулсан. Энэ нэг одоо хурдан морьч, малч бүгд л дүгнэ. Хавар одоо тамир тэнхэн бүр сүлдээ хөвтцсэн мал байдаг шүү дээ. Тэндээ өдрийн одоо ингээд одоо зааврын дагуу юуг нь өгөөл явчихна. Тэгэл босгоод байна. Энэ уургийн агуулмж баяжмал маш өндөр. Одоо жишээ нь ингээд хүн өөхтөөс сэргэлдэг юм уу машин техник хүртэл өөхтөөсөөр явдаг шүү. Тэрнтэй л адилхан ер нь малд бас тамир тэнхийг нь оруулах баяжмалтай ер нь бол тосны хольц өгж яхад гэмгүй юм байна. Одоо манай эрдэмтдийн энэ бүтээлүүдээс хараад байхад ихэнхт нь ерөөсөө тосны ургамлын тосны агуулмж орсон бүтээгдэхүүнүүд ер нь малын тэжээл заавал байх. Олон улсын туршлагаас хараад байх ч бас тийм. За дараа нь манай одоо энэ бас л мал аж ахуй эрдэмтшилгээний хүрээлэнгийн одоо нарийн ноос нолуурын үйлдвэр бий болгоод тэрнийхээ дагуу энэ эсхий, энэ даав, хүүн даав, одоо 100% хүүн даав гэд яриад байгаа. Энэ даавнуудыг бий бол энэ технологи нь одоо үйлдвэрлэхэд нэвтрэх бүрэн боломжтой. Ягаад энэ үйлдвэрлэлийн одоо ингээд чадна манад одоо өөрсдөө үйлдвэрлэхэд одоо зах зээл нь одоо үйлдвэрлэлийн зах зээл бол хангалттай. Ганц юм нь одоо барьж яваад, тууштай яваад, аваа явчих одоо хүмүүс нь хомос байна.
Ер нь одоо тэгээд эцэст нь хэлэхэд энэ хөдөө аж ахуй 214 бүтээгдэхүүн маань өөрөө одоо тэр их олон эрдэмтдийн цаг хугацаагаар бий болсон бүтээлийг шууд л одоо лицензийн гэрээ байгуулаад тэр эрдэмтдийн оролцуулаад эрдэмтдийн багийг оролцуулаад цааш нь үйлдвэрлэл нэвтрэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.